Тооллого хийхдээ барааны менежмент хэсгээс тооллого хэсэг рүү орно. Эхлээд тооллогоо үүсгэхдээ салбар болон нэмэлт мэдээлэл оруулж өгнө. Түүний дараа тоолох гэж байгаа бараагаа сонгож өгнө. Уг сонгосон барааныхаа тоолсон тоог оруулж өгнө. Тооллогт оруулсан тоолох боломжгүй барааг хүчингүй болгох боломжтой. Түр хадгалах дарснаар тооллого үүссэн төлөвтэй тооллого үүснэ. Үүссэн тооллого руугаа орж тоолсон тоо болон дүн гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Тоолсон тоо болон төлөв өөрчлөх мөн бараа нэмж хасах боломжтой. Тоолгоо нэгтлэн бүрэнгүйцэд хэсгээ шалгаж, тоолгоо хаах дарж тоолгоо хаана.